За их хурлын дарга их хурлын гишүүд тааллаараа ажилладаг ийм хууль дүрм одоо үйлчилж байгаа юм уу? Би бол тэгж ерөөсөө сая таны хэлсэн зүгээр гайхлаа. Тэгээ арга орол ийм хууль одоо оруулж ирж байгаа байх гэж бодож байна. Гэхдээ энэ чинь одоо төрийн албаны ёс зүйн тухай хууль, улсын их хурлын дэгийн тухай хууль, улсын их хурлын гишүүний ёс зүйн тухай хууль гэд бүх юмн дээр энэ одоо орж ирсэн энэ саналууд шин бүгдээр л байгаа штэ. Өнөөдөр их хурлын гишүүд чинь хуралдаа бүтэн суух ёстой, идэвхтэй оролцох ёстой, ёс зүйтэй байх ёстой гэд бүх л хуулийн дээр энэ бүгдийг заагаад өгсөн байгаа штэ. Тэгээд дахиад ингээд одоо улсын хурал хийх ажилгүй юм шиг ингээд 3-4-өр нь хуулийн төслүүдийг оруулж ирж байна л да. Тэгээд яг энэ оруулж ирсэн төсөл дээр ингэж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол улсын хурлын ёс зүйн дэд хорооны одоо үйл ажиллагаа гэдэг юм уу, эсвэл одоо энэ ранкинг нэмэх нэг юм хэд хэдэн заалтууд байна л да. Тэгэхээр өнөөдөр бол ёс зүйн дэд хороо нэлээд ажиллалаа. Тэгээд энэ улсын хурлын хууль тогтоох явцад хилцэгдэж байгаа энэ хилцүүлгийн мэтгэлцээн дээр гарсан энэ маргаануудыг шүүн таслах маягаар өнгөрсөн хугацаанд ажиллаж ирлээ л дээ. Гэтэ шүүн таслаад яг одоо хариуцлага хүлээлгээд нэг ямар нэгэн байдлаар одоо ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн юм бол одоо өнгөрсөн одоо энэ 2 жилийн хугацаанд миний хувьд бол ёс зүйн дэд хорооны гишүүнээр ажиллахад бол тийм юм харагдсангүй. За энэ нэмэлт өөрчлөлтөн дээр за улсын хурлын гишүүд одоо 1 сарын хугацаанд нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанд оролцоогүй, за мөн санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй бол ёс зүйн дэд хороо гишүүний ажлын албаны цалингаас бусад гишүүний төсвийг 1 сард ноогдох санхүүжилтийг олгохгүй байна гинэ. Тэгэхээр одоо нөө ёс зүйн хороо чинь бүр ингээд гишүүний санхүүжилт рүү хүртэл ороод энэ асуудлыг одоо бид нэр одоо ёс зүйн хороо шийдэх юм байна л да. Тэгэхээр энэ бол бодит амьдрал дээр ийм хэрэгжих боломжтой гэж үзэж байна. Хууль санаагчлагчаас асуумаар байна. Адилхан одоо их хурлын гишүүдээс бүрдсэн ёс зүйн дэгийн хороо тэгэл их хурлын гишүүнийхээ одоо энэ сарын санхүүжилтээс нь хасаал ингээл явж эн чинь угаасаа эрцээрээ ингээд байж байгаа ш. Тэгэхээр ёс зүйн хороо дэд хорооч одоо яг ямар асуудлыг хэлэлцэж одоо шийдвэр гэдгийг юм уу дүгнэлт гаргах юм бэ? Өнөөгийн одоо нөхцөл байдалд бол ёс зүйн дэд хорооны энэ гаргаж байгаа шийдвэр энэ одоо бусад гишүүд нь хүлээн зөвшөөрөгдөх байдал нь бол дутуул байгаа шүү дээ. Энэ дээр бол үнэхээр одоо хүлээн зөвшөөрөхгүй зөндөө олон маргаан гараад л байгаа шүү дээ. Яхаар намайг миний асуудлыг одоо ёс зүйн хороогоор хэлэлцдэг, эднэр яагаад хэлцэх ёстой юм гэсэн ийм л асуудал байгаад хад дахиад ёс зүйн хорооны одоо дэд хороон дээр дахиад ийм ойлгомжгүй. За тэгээд энэ яг бодит байдал дээр бол бас яг энэ цаашаага энэ шийдэгдэж явах ийм зүйл харагдахгүй байгаа байхгүй. Тэгэхээр ийм нэмэлт одоо цаашдаа бодитоор амьдралд хэрэгжиж чадах уу? Ийм асуулт. За би тэмцэгтэрэг микрофон нэ харилт. Тэ ёс зүйн дэд хорооны гишүүн та өөрөө байгаа. Ёс зүйн дэд хороо маань одоо хуралдах гад хуралдаж чадахгүй зөндөө удаж байгаа. Ёс зүйн дэд хороо маань асуудлаа шийдэж чадахгүй, ёс зүйн дэд хорооны гишүүд, ёс зүйн дэд хорооны дарга бусад гишүүдийн хооронд тодорхой асуудлууд үүсээд бас их хурлыг одоо бас жоохон муухай харагдуулах иймэрхүү процесс бас та өөрөө сайн мэдэж байгаа. Тийм учраас ёс зүйн дэд хороо хүлээн зөвшөөрөгдөхгүй байна. Ёс зүйн дэд хороо ажиллаж чадахгүй байна. Тийм болохоор ёс зүйн дэд хороо энэ байх хэрэгтэй юм уу байх хэрэггүй гэж ярих бишээ. Харин ч ёс зүйн дэд хороо байх ёстой. Ёс зүйн дэд хороо илүү хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг улам боловсронгуйлах ёстой. Тэгж байж улсын их хурлын гишүүд ёс зүйтэй сахилга баттай хариуцлагатай болно. Ингэж байд улсын их хурлын үйл ажиллагаа, улсын их хурлын юм юм ажил сайжирн, зохион байгуулалт сайжирн. Ингэж ээж төрд итгэх ард түмний итгэл нэмэгдэн. Ингэж ээж парламентын засаглал маань улам бэгчнэ. Улам бэгчнэ. Тийм болохоор энэ агуулгаар оруулсан. Ёс зүйн дэд хороог одоо хүлээн зөвшөөрөгд улсын их хурлын дэд дарга нь аль нэг дэд дарга нахлая гэж одоо орж ирж байгаа. Ёс зүйн дэд хорон тийм үү? Аль болох одоо юу гэдгийг туршлагатай ёс зүйтэй гишүүдээс илүү одоо тийм үү оруулдаг байя. Ингээд бус гишүүдийнхаа ёс зүй асуудлыг ярьдаг бай. Ёс зүйн дээр ажиллахгүй нэг ярьдаггүй биш. Ёс зүйн дээр тороон дээр яах вэ? Ажлаа хийхгүй 5 удаа таслах юм бол тэр гишүүний асуудлыг ёс зүйн дээр тороон ярина. Санал хураалтын нийт сарын санал хураалтын 50-аас дээш хувьд нь оролцохгүй бол тэр гишүүний ёс зүйн асуудлыг ёс зүйн дээр тороон ярина. Ёс зүйг бүдүүлэг үг хэрэглээд хуралдаан өмүүлээд бусдын нэр хүндэд талдаагаад гутаагаад худлаа мэдээлэл тараагаад байвал тэр гишүүний ёс зүйн асуудлыг тийм үү
ёс зүйн дэд хороо ярина. Ингэж тодорхой оруулж өгч байгаа. За мөн одоо гишүүд тааллаар оролцох гэдэг яа харахгүй тийм л болчиход байна л дээ. Хариу ихэнх бүгдээрээ биш тийм үү? Ихэнх гишүүд манд хариуцлагатай байна. Уулын мод урттай богинтой олон хүн сайнтай муутай гэж ярьдаг. Энэ 126 гишүүд дотор чинь ингээд ажиллаа хийдэггүй, хурлаа тасалдаг. Ажилдаа ирж өглөөд эрдсэндээ орчоод санал хураалтанд оролцохгүй гараад алга болчдөг. Ийм хүмүүс бас байна. Ихэнх нь ажиллаа сайн хийж байна. Яс байнгын хороондоо, дэд хороондоо, ажлын хэсэгтээ, чуулгандаа яс оролцож чинь бүлгийн хуралдаа. Гэтэл одоо зарим нөхдүүд маань хуралдаа ерөөсөө ирдэг, ажиллаа таслаалга болчдөг. За эсвэл ирчээд эрдсэндээ орчоод санал хураалтанд оролцдог. Түрүүн би хэлсэн ш 57 удаа байнгын хуралдаж чадаагүй байна гэж. Энэ чинь аюу том асуудал болчиход байна ш. Бид ажиллаа хийж чадахгүй. Өөр одоо тийм үү жирийн албаагч 57 биш 5 удаа ажилдаа хоцрох юм бол 5 удаа таслах юм бол ажлаас халагдаж байгаа. Гэтэл бид нэ 57 удаа байнгын хуралдаж чадахгүй байчаад эцэст нь тийм үү эн чинь эргээд ингээд төр ажиллаа хийж чадахгүй нөх хурлын нэр хүн чинь унаад байна л дээ. Тийм болохоор гишүүдийг одоо бас илүү хариуцлагатай зарим нэг тааллаар оролцоод байгаа зарим нэг ажил хийдүүлээд байгаа нөхдүүдийг л илүү хариуцлагатай болгоё гэдэг агуулгаар л одоо энэ чуулганы хуралдаанд дэгийн тухай хуулийн тодорхой заалтуудыг оруулж байгаамаа гэдэг шинэ. За тэгэхээр одоо За хууль санаачлагч Чулуун бүлгийн Лодо самбуу гишүүний микрофоныг нэмэлт хариулт. За инхтэй гишүүнийг асуусан дээр яг бүр тодорхой нэг юм бас хэлэхгүй болохгүй байгаа юм. Яг санал нэг байгаа нь тэр Улсын хурлын гишүүний санхүүжилтээс хасах. Тэрийг нь одоо 9 тундын тураа шийднэ гэдэг. Яг энэ дээр ингээд бас бүр нэг бүснийг тодорхой хариулт хэлмээр байгаа нь юу гэхээр сүүлийн үеийн нэг гишүүний зардал тойрог зарцуулах мөнгө санхүүжилт гэдэг. Энийг ерөнхийдөө ингээд олон нийт юу гэж ойлгоод байна. Гишүүний нэг юм тусдаа цайлан 20-30 сая төгрөгийн цалинтай юм шиг ойлгоод тэрийг нь манай парламент өөрсдөө хууль санаачлагчид бид нэр өөрсдөө юу гэж дүгнээд байна гэхээр цалин юм шигээр нь хуулиндаа бичиж байгаа. Энийг яг даргын дэд зүйл дээр эсэргүүцээ бараг юм л да. Энэ хэрвээ цалин юм бол тэрүүгээр бид нар арга хэмжээ авч болно. Гэтэл гишүүнийгээд бүтэн жилийн нэг төсөв тавьчаад тэгээд тэрүүгээр үйл ажиллагаа буюу парламентын үйл ажиллагаа явуулах ёстой байтал тэрийг нь хасна гэдэг шийтгэл оруулна гэдэг нь өөрөө тухайн гишүүнийгээ биш парламент үйл ажиллагаагаа шийтгэж байгаа юм хэлбэр болчиход байгаа. Тэгэхээр яг их төгшөнтэй